За баярлалаа. Энэ төрөлцөн ирсэн та бүхэндээ энэ зуны сайхан дэлгэр сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. За мэдээж зэрэг манай ажлын албанаас өнөөдрийн энэ нээлтийн арга хэмжээнд та энэ үгийг хэлээрэй гэдэг цаасан дээр үг хэвлэж бэлдэж өгсөн. Гэвч би яагаад гэвэл энэ үгийг яг өөрийнхөө одоо бодол дотроос та бүхэнд хандаж хэлье гэж бодсон юм аа. Хүний амьдралын нэг жил гэдэг бол нэг талтаа их урт, нэг талтаа их богинохон ийм цаг хугацаа. Өөрөөр хэлбэл энэ сэлб гэдэг бүтээн байгуулалтын ажлыг байгуулъя бүтээе гэдэг энэ одоо шийдвэр одоогоос жил гарны өмнө гарсан. Энэ шийдвэрийг гаргаад бид нар улсын хурлаар гэр хорооллыг орон сууцчлуулах, авто замын төвчрлийг бууруулах, анхдагч хуулийн төслийг батлуулж, хууль эрх зүйн орчноо бүрдүүлсэн. Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулж, энэ том бүтээн байгуулалтуудыг явуулах, хөрөнгө мөнгө босгох энэ хууль эрх зүйн орчноо бүрдүүлсэн. За үүнийхээ дараа газар чөлөөлтийн ажлаа газрын албатайгаа хамтран зохион байгуулсан. За үүний дараа олон улсын зах зээл дээрээс энэ бондыг босгох, хөрөнгө мөнгийг босгох ийм ажлыг хийж амжилттай бондоо арилжиж чадсан. За ингээд энэний дагуу энэ барилгын зураг төсөв, техник эдийн засгийн үндэслэлийг гаргах ажил хамт хийгдсэн. За ингээд эцэс сүлд нь гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ийм процесс явагдаад өнөөдөр яг 365 хоногийн дараа өнөөдөр бид нар барилга бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх гэж байгаа. Туйл их баяртай байна. Энэ зөвхөн одоо нэг хүний одоо шийдвэрээр нэг хүний уураг тарихаар явж байгаа зүйл биш. Энэ том бүтээн байгуулалтыг хийхэд миний хажууд хамтран зүтгэсэн. Би бас залуучуудынхаа бүгднгийнх нь нэрийг дурдахгүй зарим нь битгий гомдороо гэж хэлэх гээд байна. Би яг өнөөдөр одоо бууж байгаа хүмүүсийнхээ нэрийг хэлэх гээд байна. Одоогийн улсын хурлын гишүүн Сайн Зөрөг, одоогийн улсын хурлын гишүүн Номин Чимэг, одоогийн нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Хосбаяр, за мөн нийслэлийн засаг даргын орлогчоор нэгдүгээр орлогчоор ажиллаж ирсэн Мандуул, нийслэлийн засаг даргын таман газрын даргаар ажиллаж байгаа Амгалан, Үнэнбат, одоогийн улсын хурлын гишүүн Бат Сүмбэрэл, нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Ариун Туяа, Сүхбаатар дүүргийн засаг дарга Алтан Гэрэл гээд би их олон хүнийг говь сайхан гээд одоогийн нийслэлийн засаг даргын орлогч нэгдүгээр орлогч Даваа Далаа, Амар Түшин гээд маш олон залуучууд бид нэг үзэл санаан дээр нэг зарчим дээр тууштай байж чадсны үр дүнд өнөөдрийн энэ том бүтээн байгуулалтын ажил ийхүү гараанаас гарч байгаа гэдгийг хэлхийг хүсэж байна. Мэдээж зэрэг аливаа юм болгон дандаа сорилтуудтай тулгардаг. Одоо энэ үүдэн жишээлбэл нэг хоёр хүн цаас үлгцэн барьцсан зогсож байна, эсэргүүцэж байна гэдэг. Энэ бол арчилсан нийгэм. Шалтгаан нь тендерт ялагдсан компани өөрийнхөө реакц энийг үзүүлж байгааг энийг үл ажирч тулгарч байгаа сорилт бэрхшээл булганыг одоо хэдүүлээ даван туулж иж том бүтээн байгуулалтын ард гарна. Манай хэвлэл мэдээллийнхэн миний одоо энэ ярьж байгаа үгийг та бүхэн бас товчилж ингээд олон нийтэд одоо постэр маягаар хүргэдэг. Би тэгвэл ганцхан зүйлийг та бүдийг хүргээсэй гэж бодож байна. Энэ сэлб бүтээн байгуулалт нийтдээ 13,000 айлын орон сууц үйлчилгээний цогцлрууд баригдана. Энэ нь одоогийн энгийн жишээгээр авч үзэх юм бол 3-4-р хороол дээр нэмэх нь 1-р хороолыг нэмсэнтэй тэнцүү хэмжээний бүтээн байгуулалтыг бид нар ердөө 24 сарын дотор барьж энэ гэр хорооллыг агаарын бохирдол, хөрш усны бохирдлоос гаргах ийм эр шийдэмгийн арга хэмжээг авах ийм төсөл гэж та бүхэн олон нийтэд түгээж өгөөсэй гэж би та бүхэн хичээнгүйлэн хүсэж байна. Социализмын тэр их бүтээн байгуулалтын он жилүүдэд 3-4-р хороолол, 1-р хорооллыг Монгол зөвлөлтийн барилгачид барьж байгуулсан. Бас нилээдгүй хугацаа шаардаж баригдсан. Тэгвэл өнөөдөр Монгол улсын нийслэл Улаанбаатарт өөрийнхөө 20 минутын хот концепцийн хамгийн анхны энэ одоо 20 минутын хотыг өнөөдрийн энэ сэлб гэдэг энэ хот байхаар бид төлөвлөж байгаа. Бид одоо манай багийн залуучууд бид нар нэлээд тийм энэ зураг төслийн захиалга өгтөө нэлээд олон өдөр маргаж мэтгэж сууцгаас. За тэгээд ярьсны эцэст өнөөдрийн энэ концепц гарч ирсэн. За нийтдээ
төр хувийн хвшлийн түншлэлээр 10,100-ыг бариулъя. 3,000 төр тендерийн хуулиар 10,100-ыг бариулъя. 3,000-ыг нь дотоодын барилгын компаниуд бизнес эрхлэгчтэй төр хувийн хвшлийн түншлэлээр бариулъя гэдэг ийм шийдэл төрсөн. Би газрын албаныхаа залуучуудаар бахархаж байгаа. Хизээ урд нь Улаанбаатар жилд мянгаар нь гэр хорооллын газар чөлөөлж тохиролцож чөлөөлдөг байсан бэ. Ийм зүйл баг байгаагүй. 1960-аад оны үеийн их бүтээн байгуулалтаас хойш ингэж жилд мянгаар нь газар чөлөөлжсэн тохиол байхгүй. Тэгвэл өнгөрсөн жил манай нийслэлийн газрын албаны залуучууд олон байршлууд дээр нийлээд баг 2000 гаруй газрыг чөлөөлсөн. Энэ жил бид нар дахиад 2001 талбар чөлөөлнө. Ирэх жил дахиад 3001 талбар чөлөөлжээж бид нар энэ хөрс усны бохирдол, агаарын бохирдол гэдэг зүйлийнхээ ард гарч хүний амьдралын наад захын хэрэгцээ шаардлага хангасан инженерийн байгууламжинд холбогдсон ийм одоо орон сууцны нөхцлөөр хангагдах юм боломжийн төлөө үл шантарч хэдүүлээ хамтдаа урагшаа зүтгэе гэж би бүх багийнхаа залуучуудад уриалж байна. За тэгээ бид нар түрүүчийнхээ үгийг хэлгэсэн. Тэгээд янз бүрийн ийм одоо нөгөө мөрөөдлүүдэд шингээсэн энэ төсөл гэж хэлж болно. Нэгдүгээрт энэ орон сууцны барилга ямар ч хөөсөн басаадгүй тийм ээ олон жилийн настай металл ийм одоо гадаргуутай ийм бай гэж нэг бид тохирсон. Хоёрдугаар Улаанбаатар хот тэр дундаа Монгол улсад анх удаага энэ орон сууцны хороолол хэрэглээнийхээ усыг зис турбаагаар хийж байгаа ийм төсөл болж байгаа. Өөрөөр хэлбэл хүн карантинаас шууд усаа авч ууж болдог ийм одоо баруун Европын стандарт руу бид нар анх удаага чиглэж байгаа ийм төсөл. Дээр нь бид нар энэ барилгын дундын хэрэглээний эрчим хүчийг сэргээгт эрчим хүчээр шийдэж нэг хэрэглэгчээс гарах ашиглалтын зардлыг бууруулах ийм бас ийм одоо ухаалаг төсөл гэж хэлж болно. Дээр нь энэ төслийн одоо хамгийн гол үн цэн нь юунд орж ийнэ гэвэл энэ дэлгэцэн дээр харагдж байгаа энэ хороолын маань одоо зүүн талын хэсэг нь бүхэлдээ одоо хөв цөөрөм нууртай байгаар ингэж төлөвлөж энэ хөв цөөрмийг одоо тогтчуулах ажил одоо эхэлсэн явж байгаа. Өөрөөр хэлбэл гэр хорооллыг бид нар өөрчлөлсөн шиг өөрчлөөл гэдэг энэ концептыг бид нар гаргаж ирж өнөөдрийн энэ төслийг ингээд эхлүүлж байгаа да. Одоо миний хувьд одоо их тийм сэтгэл маш их хангалуун байна. Цаашид бид нар Монгол залуу гэр бүл 20 минутын хотод бүгд амьдардаг болоосоо гэдэг энэ мөрөөдлийг бодит алхам болгоход 24 сар үргэлжлээ. Энэ манай Сэлб дэд төвийн Сэлб хот маань одоо 2 ерөнхий боловсролын сургууль байгаа. Тэгвэл нэмээд бид нар 3 хөтөлбөртэй гадаад хэлний гүнзгийрсэн сургалттай, техникийн шинжилгээ ухааны гүнзгийрсэн сургалттай, мөн биеийн тамирын гүнзгийрсэн сургалттай юм 3 төрөлцсөн сургуулийг нэмж энэ төслийн хамт дуусгахаар төлөвлөж байгаа. Мөн дээр нь соёлын одоо хамгийн том үйлчилгээ болох Монгол улсын циркийг энд барьж байгуулъя гэж соёлын хамтаа бид нар бас тохиролцож төлөвлөлтөө хийсэн ингээд явж байгаа. За эрүүл цэцэрлэгийн хувьд дахиж 5 цэцэрлэг шинээр нэмж барина. За мөн энэ одоо бидний төлөвлөж байгаа төлөвлөлт ёсоор бол энэ голын магистрал замыг бид нар өргөсгөх, хоёр талаар нь үйлчилгээтэй орон сууц, офис, худалдаа үйлчилгээний төвүүд байхаар төлөвлөж байгаа. Өөрөөр хэлбэл энэ Сэлб хотод амьдарч байгаа ирээдүйн иргэд, Сэлб хотын иргэд заавал хотын төв рүү явж бусад үйлчилгээ авах шаардлагагүй ийм байхаар төлөвлөж байгаа гэдгийг та бүхэнд хэлье. Тэгээ өнөөдөр энэ барилгын ажлыг гүйцэтгэхээр шалгарсан 2 компанийхаа одоо нийт барилгачдаа одоо ажлын өндөр амжилт хүсье, цаг хугацаанд чанартай хийж гүйцэтгэж өгөөрэй гэдгийг та бүхнээс хичээнгүйлэн хүсье. Дээр нь Монгол ажилчдын тоо бид нар шаардлага тавьж байгаа, тэрийг та бүхэн бас биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна. 3 дугаарт хамгийн сайн чанартай бараа материалыг сонгож энэ одоо барилга угсралтын ажил 24 сарын дараа дуусах ёстой шүү гэдгийг хэлье. За эцэст нь ирээдүйн Сэлб хотын иргэдэд уриалж байна. Та бүхэн 20 минутын хот ирээдүйн Сэлб хотын иргэн болохыг хүсвэл энэ 8 дугаар сарын 1-ээс эхлээд барилгын захиалга өгч болно. Барилгын үн янз бүрийн үнэтэй байна. Ягаад гэвэл бид нэг хэв загвараар хийхээс илүүтэй энэ боловсролын чанартай байх, соёл, эрүүл мэнд,
бүх үйлчлэгээ нэг дор үзүүлэхээс гадна хажуудаа одоо нуур цөөрөмтөө байгаа хэсгийг харж байгаа тэр барилгын үн арай өндөр үнэтэй байна. Илүү өндрөөс харж байгаа барилгын үн арай өндөр үнэтэй байна. Ийм ялгамжтай байдлаар бид нар үнийг тогтож байгаа гэдгийг хэлье. Бид борлуулалтаа маш амжилттай хийж гүйцэтгсэн тохиолдолд дараагийнхаа 20 минутын хот руу бид нар одоо зориг шуулуудан орохоор төлөвлөж байгаа гэдгийг хэлье. За одоо энд нэг газраа чөлөөлөөгүй нэг 100 орчим айлууд байгаа. Би тэгээ тэр айлуудаас хичээнгүйлэн үсэж байна. Энэ бол ирээдүйн төлөө та бүхэн энэ 2100 айл нь бидэнтэй ойлголцоо чөлөөлцөө 100 айл үлдсэн 100 айлын одоо хүмүүс та бүхэн маань энэ улс орны хөгжил дэвшил бүтээн байгуулалтын төлөө эх оронч зориг зүрх сэтгэл гаргана гэдэгт бас итгэлтэй байна. За тэгээ бүх хүмүүстээ ажлын амжилт хүсье. Ирээдүйн Улаанбаатар хот 14 20 минутын хотоос бүрднэ гэдэгт бид бүхэн итгэлтэй байгаа. Баярлалаа.